Монгол Ардын намын бас энэ давуу байрал олж ирсэн хатуу гишимчлийг маань байхгүй болох гэж байна. Манай намны гендрийн эрхтгч байдлын дагуу намын дотоодод 40% аль нэг хүүс нь 40-оос доошгүй байх ёстой гэдэг үндсэн эрх ашигт нөлөөлөх гэж байна. Өнөөдөр манай намын төрөөс сонгуулийн ерөнхий оргоор дамжуулж авдаг санхүүжилт буурах гэж байна. Айгүй олон зүйлийг яриад манай нам энийг бол дэмжмээргүй юм байр суурийг илэрхийлмээр байгаа юм. Гэхдээ бидэнд одоо тийм эрх байна уу? Улс төрийн намуудад өнөөдөр биднээс хөгжил дэвшил ярихгүй, хариуцлага ярихгүй, бутаад сууж их тийм эрх нь байна уу бидэнд? Ер нь энэ Монгол улс чинь цаашдаа энэ улс төрийн намын оролцоотой, олон намын оролцоотой парламентын засаглалтаа улс байх юм уу үгүй юм уу гэдэг асуудал бид өнөөдөр ярих хэрэгтэй байхгүй юу? Түүнээс нэг юм жижиг сажиг асуудал яриад өнөөдрийнхөө зовлон яриад миний жижиг эрх ашигт ингэж нийцэж ийн гэж ингэж суугаад ах эрх бидэнд байгаа юм. Ард иргэд төрийг өөрчлөх ёстой, шинжлэх ёстой, хариуцлагатай болох ёстой гэдэг бүх талын шахалтыг тавьж байгаа юм цаг үед биднээс жижиг эрх шигээрээ сууж их эрх байгаа юм л гэж бодож сууж байна. Өнөөдөр энэ төрийн чинь тогтолцооны их үүсвэр нь өөрөө энэ улс төрийн намуудаас шүү дээ. Эрх барьж байгаа нь ч тэр, сөрөг хүчин хийж байгаа нь ч тэр, парламентд сууж байгаа нь ч тэр, парламентын гадуур байгаа нь ч тэр хариуцлагатай байх ёстой гэж үзэж шүү дээ. Энэ намууд нь хариуцлагатай болж цаашаа төр улс маань өөрөө хариуцлагатай төртөө болох тэр нөхцөл боломж нь бүрдэх юма гэж ингэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид ийм нөхцөлд байгаа учраас бид өнөөдөр өөрсдийн намын эрх ашгийг ярих боломж байхгүй болчиход байна. Энийг одоо улс төрийн намууд маань энийг ойлгож асуудалд хандах ёстой мó гэж ингэж бодож байна. Олон удаагийн улс төрийн намуудын оролцсон энэ хилцүүлэг дээр ч гэсэн бид байр суурь илэрхийлжсэн. Маш олон жил яригдаж судлагдсан мөртлөө өргөн баригдаж чаддаггүй байсан энэ улс төрийн намын хуулийг өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн намуудын ойлголцол, санал хүсэлт дээр үндэслээд өргөн барилаа гэж бид ойлгодог. Энийн үр дүнгээр улс төрийн намууд нь тэгш боломжийг олох, парламентд суудалтай суудалгүйгээс үл хамааран төлөвшөх, хөгжих энэ боломжийг олж авна гэдгээр илүү онцлогтой гэж ингэж бол ойлгосон үндсэн дээр бид энийг дэмжиж байгаамаа гэж. Хоёрдугаарт нь одоо бид илүү хөгжил ярья. Улс төрийн намууд маань илүү бюрократ үзэл яриад байх уу, консерватив үзлээр асуудал хандаад байх уу. Дэлхий цаг үе биднээс илүү шинэлэг зүйл ярьж байна. Гендерийн талаар ярьж байгаа зарим үзлийг сонсоод бас яг өмнө хэлгээ залуу хүний хувьд дотроо дургу хүрээл сууж байна. Бид яагаад ийм ялгууртаа хандж байгаа юм бэ асуудалд? Бид ардчлалыг төлөөлөх зарчмыг бид хангаж чадж байгаа мó үгүй мó гэдгээ бид ярих хэрэгтэй болчих. 21-р зуунд бид 83-ыг харьцах нь 17 гэсэн харьцаатай парламент дотроо төлөөллийг хангаа сууж байгаа нь өнөөдөр бид оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байгааг илэрхийлж байгаа. Яагаад бид бүх төлөөллийг хангах, илүү хөгжил дэвшилд очихын сонголтыг хийж чадахгүй байгаа юм бэ гэдгээ бодох хэрэгтэй болчих. Тэгэхээр бид энэ хариуцлагынхаа үндсэн дээр энэ улс төрийн намын хуулийн төслийг дэмжийе гэж. За сонгуулийн хууль дээр бас тийм байна.